зориултын бензиний савнууд байгаа. Нөгөөхөө найруулаад шууд нуруундаа үүрээд тэгээ ингээд өөр ингэсэн шалангатай шууд ингээд юугаа цэнгэлдэг. Бид нар 5 савнд хийжсэн бол одоо ийм одоо 20 литр бол. Одоо манайх ч яг хэдэн бүлэг одоо зэрэг гарах боломжтой байна юм. Нэг бүлэг бол нэг 8-аас 10 хүнтэй л гарч байгаа. Програм машин дүн 10-тай гарч ирсэн бол одоо бид нар ч ингээд лонг гэдэг одоо дандаа сүүлийн үед бол програм машиныг хэрэглэхээ болж байгаа. Ер нь өдрөл ихтэй тэгээд одоо нийлүүлэгдэх гэсэн туулах чадвар нь хүнд байдаг учраас унаандаа захирагдах уу? Дандаа тий унаандаа захирагдаж шүү дээ. Одоо хэдэн машин зэрэг авах боломжтой. За одоогор бол тэр цаатлын 79 уу одоо пикап загварын Toyota-гийн машин. Тэр нэг 6-аас 7 хүн. Тий. Яа 6 хүн. 6 хүн. Тэгээд эн чинь ар дээр багж хэрэгслээ ачин. Тэрний наанд одоо энэ Isuzu маркийн бас пикап загварын ар тал нь битүүч гэсэн одоо ар талдаа бүх багж хэрэгслээ хийчихнэ. Ингээд одоо сүүлийн манай онцгой ерөнхий газраас барьж байгаа бодлого бол олон хүнтэйгээс илүүтэй шуурхай богино хугацаанд тий ингээд 6 хүнтэй бүлгүүд ингээд хурдгуур эргэлдүүлээд ингээд сайхан хооронд нь уялдуулаад нэг л програм юунд ажиллаж байна одоо 19 дугаар талбай дээр өдөөгийн алсагцсан ангиуд бол програмуудтай халахгүй машин жоохон муудсан юм билээ тий халахгүй 2 програмтай нэг одоо 178 ер нь бол дандаа юм шуурхай албаны дандаа голдуу шинэ машинуудтай байгаа бид нар үргэлж одоо манай залуучууд дотор хамгийн одоо богино ажилдаа дутаагүй байгаа хэдэн одоо сар жил ажилласан хүмүүс байна. 2 сар ажиллаж байгаа. 1-р сард томлогоо хийгдсэн. Энэ шинэ одоо энэ онд 25 томлогоо хийгдсэн. 25-ны 1 сард томлогоо хийгдсэн 5-6 залуучууд байгаа. Тэгээд манай чинь жилд 2 сургаж байгаа шүү дээ. Намар 9 сараас эсэл таваад тэгээд тэр нь 11 12 сар төгсөөд тэгээд томлогддог. За дахиад одоо 1-2 сард ингээд сая бас нэг сургалт хүмүүс явсан. Тэр маань нөгөө одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт нэмэгддэг бол бүх юмуд нь бол хийгдсэн тийм үү? Тийм баян хийгдэж байгаа. Өөрөөр сургалтанд хамран тэгээд төмөр төвдөг одоо ямар нэгэн гамшигын дуудлагаар гарахтаа бүгд одоо хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа гаргаад тэгээд бүгд гарын үсгээ зураад тэгээд ингээ гарч. За. Тэгээд одоо нэг бүлэг гэдэг чинь 10 хүн 19-р талбай дээр тэнд хөдөлгөөнт. Тэгээ өнөөдөр дахиад нэг салаа тэрийг чигээрээ гал төмөр унтраах анги энэ онцгой байдлын салбар байхгүй сумдууд руу 10 хүн явцсан. Дахиад 10 хүн урд ажиллаж байгаа учраас ингээд 20 хүн маань одоо ингээд томлогоонд ажиллаж байгаа гэсэн үг. Зөөхөө. Манай залуугийнх бол нэлээд шинхэн. Тий, наадуул чинь юу н муудаад ирүүл ингээд сольж байгаа. Солио сая одоо хангалттай авсан. Эдгээрт яг дахиад 40 50 хүний юу байгаа. Одоо маргаашнаас салхилах учраас өнөөдөр бас эртхэн гаргаж хүмүүсээ нөгөө уршин сэргийлэх ажлаа хийхээр 7 хоногийн хугацаанд одоо сумын бэлэн байдлыг хангах, уршин сэргийлэх, айл өрхүүдийн гал аюулгүй байдлыг хангуулах ийм чиглэлээр намайг бас энэ 11-нд орсон цас бол бас нэлээ хойдлын сумдаар нэлээ өргөө орсон учраас бас хэд хоногийг бас гайгүй чийхтэй байсан. Одоо ер нь тэгээд энэ салхилаад эхлэх юм бол хураашилт бас дахиад нэмэгдэх магадaltaй хандлах их өндөртэй байгаа учраас ингээд бүлгүүд албаагчтай томилоод явж хүнээ л одоо хэдүүлээ байгаа. Тийм хүний аюулгүй байл гэдэг бол одоо бидний нэг нойртой асуудал. Тэрэн дээр бол гол анхаарах хэрэгтэй байх. Яг энэ жилийн хувьд бол харьцангуй нөгөө хураашилт нөгөө иртэгсэн учраас тэгээ дээр нөгөө салхины хүч энэ жил бол ер нь доктор муутай байгаа. Ер нь 24 цаг шухуу салхилж шээ. Хуучин бол нэг орой нөгөө шөнө өдөр 3-4 цагийн өдөр салхи тогтдог өдөр асуудал байхаа байсан. Ерөөсөө л тогтмол салхитай. Салхины хүч их байгаа. Салхины хүч их байна гэдэг бол ер нь маш могон хугацаанд нөгөө түүнөө маш их талбайг хамгаалалтаа тэрх тийм аюултай учраас эрсдэл өндөр учраас бид маш хурдан шуурхай ажиллах шаардлагатай гэсэн үг ер нь бол тэгээ тийм учраас ер нь бол бүлгүүдийг тухайн одоо төмөр авдаг эрсдэл үхий орчинд бол ер нь бүлгүүд байрлуулж байгаа шалтгаан бол одоо тухайн богино хугацаанд унтраахын тулд бүлгийг одоо газар авахгүй тийм ээ. Шуурхай байрлуулж байгаа яг судалалтаа ер нь бол тийм. Энэ байдлаар нэгдүгээр газрууд бас төмөрийн бүлгүүд байрлуулсан байгаа орон нутагт сумдуудад бол. Сая бас анзаарж байхад тэр шүн уул нь гал нэлээд бээрдэг байсан. Тэр шүнийн энэ симптом бол бас их тийм дулаан болсон болохоор шүн өнтер бээрх юм байхгүй. Багтай байх шиг байсан тийм ээ. Өнөө үйл өдрөл их дулаахаа уул байсан. Ер нь бол дулаарлалт их юу яагаад байна л да. Цагаарын байгаль цагаар өөрчлөлтөл ил их тусмал өөрчлөлттэй л. Энэ одоо өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжсэн байгаа энэ цаг үе дээрээс нь энэ хаврууд их хураашилтай өнөө бол цас орсонгүй тэгээ та бүгд маань одоо бас ачаал өндөртэй ингэж ажиллах нь байна. Тэгээ сургалт дадлага маш сайн хийгээрэй. Орчин сэргийлэх арга хэмжээнүүдийг сайн аваарай. Өдөрлийнхаа өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээрэй. Дээрээс нь хамгийн гол анхаарах асуудал бол хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ухаан асуудлыг бол өөрийгөө болоод өрөөдийгөө хамгаалах асуудал дээр бол
маш сайн хинамга ажиллах хэрэгтэй тийм ээ. Гол асуудал маань энэ. Тэгээд аюул ус гарсан үед бол маш шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. Ингээ сайхан багаараа ажиллах чухал байна тийм ээ. Амжилт хүсье бүгдэнд нь.